хоёр дугаар үеийн хамтран тэмдэглүүлж байгаа ахуй настан хоёр гол бүрдээ эрдэнэ гарын өргөмжлөлийг хардуулж байгаа нөгөө хүмүүс. тэгж их баярлж байна уу. За. Би 12 хүүхэд төрүүлсэн. 12 хүүхэд төрүүлээд одоо амьд цэрүүд 8 хүүхэд байгаа. Тэгээд өөрөө олон жил үлээс асуу. Би 25 жил үнээс 2 жил төмөстөн дээр ажиллаж байсан. Тийм ажил хийжсэн юм. Тэгээд налхнаа төвөгтэй тэгэл хэдэн үнээс агаад явдаг байлаа та. Тэгээд сүүл рүүгээ аймгийн сумын авраг ногооч болсон ногоо тараад. Тэгээ сум бригадын алдартай тэр сүүлийн авраг их олон жил болсон. Тийм л байлаа. Чимдээ отхон гэдэг 1943 онд төрсөн. Чимд гэдэг хүний хамгийн отгоо охин бол төрсөн. Одоо 78 настай. Эхээс би одоо 8 хүүхэд төрүүлж өссөн эхээс нэмэлээ. Би одоо хамгийн том ах нь байна. Одоо 30 жил одоо багийн эмч, сувилагч хийж явна. Тэгээд одоо ачтай манай ээж одоо насаараа нэгдэл нийгэм бид нарыг мөр үтэн гэдэс үдээ явуулах гэж өдөр шинэгүй хоол нойргүй зүтгэж эдээ дайтай насалж явж байгаад бид нэр баяртай байд юм аа. Одоо миний ээж ачцээ тэгээ нийлээд 90 гаруй хүн болж байна. Тэ нэлээд өнөр өтгөн одоо ээж минь амар сайхан инглиэн танглуу явж байна. Ээж залуудаа Баянзүрх сумд 4-р ангийн боловсролд эзэмшээд тэгээд одоо аав ээжийн дагж малчин болоод 16 настай манай аав хунцаагийн ажиллагч гэдэг хүнтэй гэрэлж тэгээд нэгдлийн гишүүнүүд нэгдлийн мал мулж 2 удаагийн сумын сайлцны авраг 3 жил ногоо тарьж сумын ногоочтой авраг болж байсан. Тэгээ манай бол одоо аагант нэгдлийн одоо малчин зовоодын тасгийн эрхлэгч мал тоож байсан. Одоо тэгээд хийгээг одоо бүх ажил хийгээгүй ажил бол ер нь байхгүй дээ. Тэгээд мал маллах ухааныг суралцаад одоо энэ манай дүү сумын сайн малчин 1000 малчин давааж өгж байна. Аймгийн начин манай том ах аймгийн начин гамхт гэж байсан. Бурхан нөрөнд явцсан. Одоо манай энэ дүүлд одоо авийн мал маллах ухааныг өвлж авч байгаа юм да. Танай телевизээр дамжуулаад ээжтэй болон Монголын ахмадууд олон улсын ахмадын баярын мэндийг хүргэе. Тэгээд мал маллах талдаар бол манай ээж аав хоёр багасаа мал малсан. Мал маллах ухааны нөлөөлсөн малчид бол манайха зөндөө байна. Манайхаар нэг байна. Би одоо нэг нь малчин ингээд сумынхаа 5 дугаар хагт мал маллаад ингээд өндөрч байна. Манай ээж агуу мундаг. Өөр хөвгтэй өсгөж биднийг өсгөж хүмүүжүүлэх талдаар бол ерөөсөө дээд зэрэгээр өсгөж хүмүүжүүлсэн. Утган гэдэг хүний хамгийн том охины хамгийн
том охинтой суусан байна. Миний сайн малчин гэж байна те. Нөө тийм аймгийн сайн малчин. Өөрөө ханах хараад юм байна. Өөрөнгө аймгийн уянг сум жаргалд нэгдүгээр гэдэг юм байна. Өргөлбаатар манай эгчийн ачтай ачин хөөхд тийм ээ. Ачийнх нь хөөхд гэргийн одоо тэрвэн энэ жил гэрэлсэн. Манай ижид 4-р үеийн энтэй явнаа. Тэр дараагийнх нь сахта зэргийн бэлгээгийн хань хүн чулуун цэгээд одоо манай эгчийн хөөхд. За тэр одоо энэ манай давааж үеийн за тэр давааж үеийн хань очир эрдэнэ. Энэ манай хамгийн бага дүүгийн хань Зоя манай дүүгийн охин ануудаар за манай энэ дүү Адя за олон улсын ахмадын өдөр болон өнөөдөр ингээд алдраа тэмдэглүүлж байгаа хатан ээж отгонныхоо алдрыг тэмдэглэх гээд ингээд хөдөө орон нутгаас ах トゥ нар өврангаагаас бас манай хөдөө орон нутгуудаас ингээд ах トゥ нар суглараад ирээд байж байна. Тэгээд ээжтэй үр хүүхдүүд нь эрүүлийн хаз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөцгөж байна. За энэ отхон гэж хүний би хамгийн том ачин. Тий. Тэгээд ёо. Одоо буурлаа штэ энэ ахмадын баярын өдрийн минь төргийа. Тэгээд ёо. Манай ээж болохоор хамгийн том хүүхднээс. Тэгээд том ачид чи эмээд бол нэлээд хэрхэлж гисэн. Тэгээд тиймээд нэлээд хэрхэлж гисэн баг мемийн гөхөж өссөн байсан шүү гэн тий. Тэгээд одоо миний том хүүхдийн банд тэгээд том хүүхдийн хүүхэд ингээд одоо ач 30 одоо хэдэн ч үеэ үзэж байгаа манай буурайж одоо 3 4 5 дахь тий 5 дахь үеэ үзэж байгаа юм тий. Тийм хүн ч одоо ховор байдаг гэсэн мэт тэр настай ус удаж чинь тий. Тэгээд ингээд буурлаж байгаа алдрыг тэмдэглэж байгаа ахмадын баяр өдөр тэгээд өөр гагас бид чичээ өглөө гараал зүтгэл нааш хүрээдэрсэн. За би тэдийг эрүүл сарууд би тэгээд сайн хүн болж өсгөл төрөөсөн ээжтэй ахмадын баярын мэндийг хүргье. За доороосоо 5 дахь нь дээрээсээ 5 дахь нь доор нь 3 дүүтэй Улаанбаатар хотод хуваарь холбомд эхэлдэг. Алдрын тэмдэглэл хэрэгтэй байгаа. Тий, алдрын тэмдэглэл. Алдрын тэмдэх үерээ нутаг усаараа ирээд ээжтэйгийн алдрын тэмдэглэл зөвхөн ажиллагаанд нь оролцож байгаадаа баяртай байна. За би ингээд хадлууш гэж айлын 12 хүүхдийнх нь хамгийн бага. За ингээд харамсалтайгаар 6 маань хорвогийн мөсийг үтсэн. Ингээд бид хатад зургуулаа амьдарч байна. Өнөртгөө сайхан амьдарч байна. Хамгийн бага гэдэг чинь одоо нийлээл хэрхэлж өссөн юм байна тий. Нөө. Ээж авдан бол эрхэлж өссөн. Одоо 8 дугаар англи хэлнийхээ хичээлийг бодог үзэж яхад гэж 8 дугаар хүртлээр би мемээ өгсөн. Оюутан болоод ирээл ээжийнхаа өртөө хүнтэй суугаад ээжийнхаа өрөөс гарсан. Тийм байна да. Хэмлээ. сэтгэлийн үг байлаа та. Тэр одоо байж амждаг. Хайстай амждаг. Тэгээ одоо миний ээж 80 хүрж байна. Одоо намайг анх ингээл 10 дугаарыг төгсөж байхад хүүгийн өхнөө нэг 10 дугаарыг төгсөжөл өгөх юмсан гэл ярьдаг байсан. Дараа нь ингээл оюутан болгочоод өгөх юмсан гэл тэгэл хүнтэй суухаар хүүхдийг харчаад өгөх юмсан гэл ингээл эдий дайтай ингээд хүн болгоод хүмүүжүүлээд дээд боловсрол эзэмшүүлээд ингээд гарыг минь ганцхан хөлийг минь дөрөвт хүргэж өгсөн ээжтэй хязгаар өх байртай. Өдөр болгон хийлж чаддгүй. Ойрхон байдаг болохоор сансан цагтаа хүрээд ирдэг. Нэг хагасаа бүтэнсэнд очихгүй үнжчих юм л сандаг.
Тэгэл ажлын тараал 5 дахьын орой газ ээж дээрээ тавих гэж ирдэг. Ээжтэй хязгаар бүх хайртай шүү. Хүүхдүүд нь урт удаан насалж бидэндээ одоо урт удаан наслах юм бол одоо хамгийн дээдийн жаргал бэлэг болж байна. Ээжтэй хайртай шүү. Urtand байгаа ч